Crystal Spray тавтаа морилно. Өнөөдөр би та нарт нухдаггүй талах гэдгийг зааж өгье. Энэ бол их сайхан жороогоомаа. За, нойтон хөрөнгөө устайгаа холиод сайхан зураад шингэтлэн сайхан уустлан сайхан зурна. Тэгээд давсаа хийгээд гурилаа хийгээд хуурай гурилыг нойтон зөвлөлтөнд дөнгөж нийлэхэд л болно хангалттай. Хавтгай гадаргууд дээр гаргаад нухаад цавуулаг үүсэх гэдэг тэр аргыг бол алгасж байгаа. Тэрний оронд удаан хугацаагаар хөөлөгдөг аргыг хэрэгэлдэг юм талах байна. За удаан хугацаагаар хөөлөгж явах явцад маш олон зүйл болж идэг. Пайтик ацид гэж байдаг гуриланд тэрийг бол задлж өгдөг. Тэгснээрээ нөгөө пайтик ацид маань талхны тэр шимт хижээлтэй зүйлүүдийг барьж идэг. Биеийн шингэхээс хамгаалж идэг. Тэгэхээр пайтик ацидыг задлаад өгөхөөр талханд байгаа шимт хижээлтэй зүйлүүд, эрдэс, давс, минерал, витаминуудынхаа бидний биед шингэх боломжтой болж өгдөг. За удаан хугацаагаар хөөлөгж байгаагийн бас нэг ач холбогдол нь гэвэл хөрөнгөний бактери маань гуриланд байгаа сахарыг идээд ингээд задлаад тэгээд цууны хүчил үүсгдэг шүү дээ. Тэгснээрээ иххий үүсдэг. За мөн нөгөө цавуулаг маань сайн дэвтээд өгнө гэсэн үг. За ингээд дөнгөж хуурай зүйл маань нийлээд ирэхээр нь амраахтаа 15-аас 20 минут 30 минут хүртэл амрааж болно. Ингэж амраасныхаа дараа сунгаад татаад ивхэнэ. За энд болохоор ямар нэгэн тийм зөв буруу арга байхгүй. Та яаж л сунгаж татчих болно. Хамгийн гол нь гараа маш сайн оргох хэрэгтэй. Энэ зураг маань чиглэл их өндөртэй учраас гарт наалдах хандлагатай байдаг учраас гараа сайн оргоорой. За би нэг маягаар ингэж сунгаж татаж үзүүлж энэ зүгээр барьж авч байгаа л сунгаал татаад. За тэгээд амраа нь мөн 20-30 минут ингээд 15-аас 20 минут ээж болно, 30 минут амрааж болно. За тэгж байгаа дахиад сунгаж татна. Эхний сонголт таталтан дээр болохоор зураг маань нэг тийм жигд биш, энэ тэндээ овон товон байгаа. Тэрийг мэдрээрээ. За дараа нь ингээ амраачхаар тэр маань ингээд жигдрээд ирдэг. Одоо болохоор зэрэг сайхан тийм жигдэрсэн маягтай байна шүү дээ. Монголчууд бид нар чинь хоолны гурилтай шүлнийхаа гурилыг зураад угвал буузныхаа гурилыг амраадаг. Яг л тэр аргыг хэрэглэж байгаамаа. За ингээд амраах тусмаа нөгөө цавуулаг маань усаа сайн шингээгээд илүү юм сунах чанартай болдог. За ингээд сайн сунгаж татчихагаад за энийгээ ингээд өрөөний температурт 10-аас 12 цаг хүртэл байлгана. Тэрнээс ч удаан байлгаж болно. Өрөөний температураас таны өөрөө чинь тэр хөрөнгөний чадлаас шалтгаалаад хэрвээ дулаахан газар байх юм бол магадгүй 7-8 цагийн дараа, сэрүүхэн газар байх юм бол түүнээс удаан 10-аас 12 цагийн дараа ингээ хөөчихнэ. За миний хувьд болохоор зэрэг би оройн зураад өглөө нь болоход ингээд 2-оос 3 дахин хэмжээтэй хөөцсөн байна. За энэ нөгөө амрах хугацаанд маш олон процесс явагдсан байгаа шүү дээ. За гараа маш сайн оргоорой. Яагадгүй л энэ маань нэлээд тийм шингэн талдаа учраас гарт бол наалдна. Тийм учраас гараа сайн оргож жагаад зуурамгаа савных нь ханнаас сайхан хөндөрүүлж өгөөд тэгээд ингээд дээш нь өргөөд сунгана. Сунгаад эвхэх гэж ярьдаг. Тэр аргыг хэрэглэнэ. Ингээд сунгахаар нөгөө цавуулаг маань улам сунгагдаад за ингээд дээш нь өргөөд ингээд сунгаж байна. Шингэн байх тусмаа улам илүү суннаа. За би камера хөдлөж байгаа та нарт илүү сайн харуулаа. Ингээд сунна. Сайн сунна. Гараа сайн оргосон байгаарэ. Тэгж жагаад эвхээд ингээд тавьчихна. За тэгээд саваа эргүүлээд нөгөө талаас нь сунгана. Гэх мэтчлэнгээр энэ үйлдэлийг болохоор 20 минутын давтамжтайгаар 2 удаа сунгаарай. 2 дахь сунгалтын дээрээ хэвлэх ёстой. Би олон талах зэрэг хийжсэн учраас мартаад нэг удаа сунгаж шууд хэвлэлсэн байгаа. Тэгэхээр тэгхгүйгээр 2 удаа сунгана шүү. Тэрийг мартваа. За болохгүй бол нэг удаа сунгасан ч ялгаагүй сайхан л талах болно. Гэхдээ сайн сунгаад авах юм бол сунгаад эвхээд авах тусмаа нөгөө их үүссэн хий маань ингээд арай жоохон багасаа тэгээд
цавлаг маань улам илүү одоо сунгах чанартай болохоор 100-нд орохороо сайхан дээшээгээ хөөж өгөх ёстой маа. Тийм учраас 2 удаа давтаарай. За би банутонд хийсэнгүү яагаад гэвэл энэ нэлийн тийм шингэн зуурмаг учраас банутонд наалдаж магадгүйгээд би 100-нд байдаг савтайгаа адилхан хэмжээтэй савнд одоо ийм парчмент цаас дэвсэж жагаад хэвлээ тавьчлаа. Хэвлэхдээ бол ерөөсөө амархан сайн хунжагаал тавьчихна. За энийг ингээд хөргөчөнд хий чинь хэрвээ та банутон хэрэглэх юм бол маш сайн хуурай гурилын түрхэж өгөөрэй. Ягдгвэл яг 100 талах орохын өмнө наалдсан байх юм бол хэцүү байдаг тийм ээ. За ингээд таглаад хөргөчөнд хийгээд тавьчихна. Хэрвээ өрөө чи хүүтэн байх юм бол өрөөний температурч байсан болно. 1 цаг амраана. Энэ хоорондоо 100-аа халаацсан байна. 100-аа сайн халаацсан байна. 100-аа болохоор зэрэг 250-60 градус халаана. За хэрвээ 100 ч үнэхээр их сайн халдаг бол тэрнээс багаж болно. Эхний удаадаа 250-60-аараа халаагаад хийгээд үзээрэй. Тэгээд ямар болох нь вэ? За тагийн таглаад 20-25 минут жигнэн, тагийг аваад 15-20 минут жигнэнэ. Би болохоор гондны үр цадчлаа тал дээр. Гондны үрэнд би бол маш их дуртай. Тал дээр нь болохоор зэрэг би цагаан будааныхаа гурилыг цэцчлээ. Хамаагүй ямар ч хамаагүй байгаа гурилаа цэцэж болно. Энэ их нойтон зурмаг учраас зүсгэж байгаа асуудалтай. Тийм болохоор зэрэг зүсгэж байгаа хутгаа усан дүрд юм уу, хуурай гурил дүрд юм уу, тосон дүрд юм уу? Тийм хурдан огцон хөдөлгөөнөөр жигдгэн ингээд өсөд өгчих. Яг хутганд чинь наалдаад янз бүр болж магадгүй зүгээр санаа зовлтгүй. Шингэн зурмаг учраас ингээд савнд хийхээр ингээд хавтаагаад ирж байгаа гамбир шиг зүгээр энэ 100-нд орохороо дээшээгээ хөөгд ирнэ. Тэрэнд бол санаа зовлтгүй. За би гурилан дүрж жагаад огцон хөдөлгөөнөөр ингээд зүсчихнэ. Маш хурдан хөдөлгөөнөөр ингээд талхаад зүсчихнэ. За ямар ч зүссэн байсан 100-нд ороод талах гарахтаа их сайхан дүр цэвэрхтэй гарч ирдэг штэ. Яаж ч муухай зүсчлээгээ санаа зовсон талхны зурмаг бол тийм сайхан нэрэнгүй их сайхан байдгийн талах гэдэг бол. За ингээд 100-ндаа хийчихнэ. За тэгэхээр энэ зурмаг нь бол нэлээд тийм чиглэг өндөртөө талханд ордог. Тэгэхээр одоо бид нарын мэддэг зарим хүмүүсийн идэж өссөн нөгөө бурай талхтай бол маш адилхан. Бараг л тэрнтэй л адилхан гэсэн үг. Удаан одоо хөөлгөдөг тэгээд удаан жигнээд өндөр температурт за ингээ сайхан уур гарч байна. Талх маань дээшээгээ хөөгд гараад ирсэн байна. За ингээд тагийг аваад за ийм сайхан өнгөтэй нөгөө удаан эсэлдэх процесст яг нөгөө гоё сахар нууц үгүйсээ талхыг юм гоё өнгөтэй болгодог. За ийм сайхан өнгөтэй юм талах. Тэгэхээр энийг сайн хөргөжөж зүсээрэй. Хэрвээ өнгөн жоохон тийм цайвар байх юм бол дахиад нэг 5-10 минут жигнээд өгч болно. Их чиглэг өндөртэй учраас өрөөний температурт ингээ хадгалаад байхад чигээ хадгалаад сайхан чигтэй талах байгаад л байна. За доотын тогшиж үзэх юм бол сайхан хөндөй сонсогдож байгаа. Зарим хүмүүс талах түүхрээд байна гэсэн. Тэгэхээр зэрэг жигнэлтэндээ анхаараарай. Магадгүй болохоос нь өмнө аваад ижиж магадгүй. Тийм учраас яг хангалттай хугацаагаар нь жигнэж өгөх ёстой. Доор хаяж 30, 35, 40 минут, 45 минут жигнэнэ. За ингээ гадна тал нь сайхан хоржигнсон. Дотор тал нь бол маш зөөлхөн байгааг анзаарч байгаа. Намайг базахаар ингээд доошогоо хонгож ороод байгаа. Гэхдээ энэ маань өөрөө тийм сайхан зөөлөн талах. Тэгээд ингээ гялалтсан том нүхтэй. Зарим хүмүүс том нүхтэй талханд дурггүй байж магадгүй. Тэгвэл жоохон өтгөн зураад өгчих. Сунгаж таталтай нэлээд олон удаа хийгээд өгчих юм бол энэ хийнүүд нь бол арай багасчихна. Зарим хүмүүс болохоор хийтэй талханд дуртай байдаг. За ингээд сунж агшиж байгаа ийм сайхан том нүхтэй гялалтсан юм яг л бурайд талах болж байгаа юм да энэ маань. Тэгээ үнэр нь бол маш сайхан тийм эсгэлэндэн үнэртэй. Тэгтээ бүр хийт эсгэлэн биш. Амт нь болохоор яг бурайд талах шиг ийм сайхан амттай ингээд хазаад идэхээр миний одоо багтаа идчихсэн би ч бурайд талах идэж өссөн. Тэгэхээр яг л тэр талхны маань амтыг мэдрүүлээд ийм
санамж дурсамжийн маань одоо бага насны маань дурсамжуудыг авчирч өгч байгаа ийм сайхан тоглох боллоо. За тэгэхээр та нар одоо нойтон хөрөнгөний маань хичээлүүдийг дагаад нойтон хөрөнгөө гаргаж аваад нухдаггүй энэ талхаа хийгээд дахиад нэг ийм сайхан жортой боллоо. Дуурайгаад хийж идцгээгээрэй.